Мөн Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Гишүүд өглөө 9 цагаас эхлэн эрцэд бүртгүүлж хуралдаанаар асуудал хилэлцэхэд бэлтгэн. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хилэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно хэмээн хуульчилсан байдаг. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн пүрэв гаригийн 9 цагаас эхлэн Улсын их хурлын гишүүд эрцэд бүртгүүлж эхэлсэн байх боловч 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдааны эрц бүрдээгүй байна. Улмаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу баасан гаригийн нэгдсэн хуралдааны эрцийг шинээр бүрдүүлэлгүйгээр пүрэв гаригийн эрцийг үргэлжлүүлэн тооцож Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж шийдвэр гаргажээ. Энэ нь Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 2-т нэгдсэн хуралдаан 7 хоног бүрийн пүрэв баасан гарагт 10-аас 13, 14-өөс 18 цагт хуралдана. Товлсон асуудлыг ажлын цагт багтаан хилэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно гэх хуулийн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр эрц бүрдээгүй байхад чуулганы нэгдсэн хуралдааныг сунган хуралдаж шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг илтэд зөрчсөн болжээ. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн хэмээн үзэж байна. Монголын ард түмний үнэт зүйл хүсэл зоригийн илэрхийлэл болсон үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдөх нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, гадаад дотоод нэр хүнд, төрийн байгууллагын дархлаа, улс үндэстний нэгдмэл байдалд ноцтой хохирол учруулах аюултайг Улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэнд онцгойлон сануулж байна. Иймд Монгол Улсын их хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоргийг хууль тогтоомжид заасны дагуу хилэлцэн шийдвэрлэх нь зүйтэй. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх гэсэн хоргийг та бүхэнд танилцуулж байна. За